Би энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бол дэмжиж байгаа. Бас энэ дээр ажилласан ажлын хэсэг хуульчдаа ч гэсэн бас итгэж байгаа. Тэгээ би нэг зүйлийг хэлэх гэсэн юм а. Уг нь бол энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг бол яг Монгол улс шиг хоёр том гүрний хооронд байдаг. Орос, Хятадын дунд оршдог. Ийм улсын хувьд бол яг сонгодог одоо парламентын засаглалыг улам бэхжүүлсэн, бий болгосон ийм үндсэн хууль орж ирсэн бол их зүгээр байх байсан болов уу гэж боддог. Гэхдээ мэдээж бас энэ одоо систем рүү ороход одоо хөрс суур нь бас бэлэн болоогүй байна гэж үтсэн бахаа гэж бодож одоо найдаж байгаа. Тэгээ би нэг 2-3 асуулт асуух гэсэн юм аа. Эхний асуулт бол энэ засгийн газрын доктортой ажиллах талаар. Одоо энэ дээр оруулж ирж байгаа 43-ийн 1 дээр бол 4-ний 1-ээс доошгүй ерөнхий сайдыг огцруулах саналыг шинэ ерөнхий сайдын одоо нэртэй хамтд нь оруулаад их хурлын гишүүд, нийт гишүүдийн олонх нь уг саналыг дэмжихээр бол одоо огцруулсан тооцох ноо гэдэг ийм томьёолоор орж ирж байна л да. За энэ бол ерөнхийдөө зөв байх. Гэхдээ цаг хугацааны хувьд бас нэг тодорхой болгохгүй бол санал хураагаад дуустдаг. 14 хоногийн дараа дахиад эхлүүл яах вэ? Тэр процесс. Тэгэхээр цаг хугацааны хувьд энэ дэр одоо огцруулах асуудал яригдаад шийдвэр гарцсан бол одоо жил юм уу, жил хагас ч юм уу. Дахиж огцруулах тухай асуудлыг хөндөхгүй байх нь илүү одоо зөв зүйтэй биш үү? Энэ талаар юу бодож байгаа вэ гэдэг эхний асуулт. За хоёр дахь асуулт нь дөрөв Батболд сайд асуусан. Энэ юу гэхээр энэ яамдуудын нэрийг энэ үндсэн хууль дээр ерөнхийд нь ингээд заримыг нь заагаад өгч болдгоо юм уу? Лүндэ Жанцан гишүүн бол 9 яамны нэр заачаар олон байна. Тэгээ энэ өөрчлөгдөх магадaltaй гэж тэр бол үнэн. Гэхдээ яг бодлогын яамдуудын хувьд бол 4 яам байгаа шүү дээ. За нэгдүгээрт нь батлан хамгаалах яам, хоёрдугаарт нь гадаад хэргийн яам, дөрөвдүгээрт нь одоо хуулийн яам. За дөрөвдүгээрт нь гуравдугаарт нь хуулийн яам, дөрөвдүгээрт нь бол сангийн яам. Энэ дөрвөн яамаа нэрийн заагаад оруулаад өгчихгүй бол нэг сангийн яам гээл санхүү эдийн засгийн яам гээл гадаад хэргийн яам гээл гадаад явдлын яам гээл нэрийн өөрчлөлт тэрүүг дагсан өөрчлөлтүүд боловсон хүчний одоо хөдөлгөөн явж эхэлдэг. Энэ эргээд өөрөө Монгол улсын одоо хөгжлийн бодлогыг одоо өөрчлөх, хүчийн сулруулах ийм одоо асуудлууд яваад байдаг. Тэгэхээр ингээд тодорхой 4 яамын ч юм уу ингээд заагаад өгчөж болоогүй юу гэдэг хоёр дахь асуулт. За гурав дахь асуултын хотуудыг ялгахаар хийчихжээ. За зарим хот нь бол улсын зэрэглэлийн хот гэж байх юм байна. Зарим нь орон нутгийн яриаллын зэрэглэлийн хот гэж байх юм байна. Гэхдээ хот л бол хот шүү дээ. Тэгээ Монгол улсынхаа хотуудыг энэ улсын зэрэгэлтэм, энэ орон нутгийн зэрэгэлтэм гэж ялгах хэрэг байхгүй шүү дээ. Яг тэр улсын цолтой бөхчүүдээ улсын аймгийн сумын цолтой бүх гэдгээр ялгаж болох байх. Гэхдээ хотуудаа бол тэгж орон нутаг улс гэдгээр нь ялгах ийм шаардлага ер нь ямар үндэслэлээр гарч иж байгаа юм бэ? Алс ирээдүгөө бодох юм бол энэ хотууд ч бүгдээрээ л цаашдаа улсын шин чанартай болоо явах нь Монгол улсынхаа хөгжилд хэрэгтэй юм биш үү гэдэг ийм асуулт байна. Ийм 3 асуултанд хариулт авъя. Лүндэ Жанцан дарга асуултанд хариулъя. За тэгэхээр энэ яамдын асуудлаар мөн ч их яриа болж байгаа маа. Тим яамыг заавал оруул. Та 4 гэлээ. Батлан хамгаалах яам орно, байгаль орчны яам орно, 6 яам гэдэг. Тэгээд цаана одоо энэ 6-аг үндсэн чиг үүргийн яам гэдэг юм бас. За ингээд оруулчихаар бусад яам нь одоо энэ Монгол бол боловсрол шиг чухал юм байхгүй. Монгол эрүүл хөнгөө байвал болохгүй. Тэр бол ойлгомжтой шүү дээ. Боловсрол эрүүл мэнд хоёр. За Монгол бол хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал тавигдахгүй болохгүй гэд ингэсээр хагаад л одоо ерөөсөө тэгээд тэр эдийн засаг дид үтцэн бүгдээр хаягдсан л да ер нь. Тэгсэн чиг Монгол орн бол хөдөө аж ахуйн орн. Хөдөө аж ахуй хүнсний яамыг тавихгүйгээр хэрхэвж энэ дээр байж болохгүй гэд ингээ болохоо байсаар хагаад одоо ингээ энэ бол чадаагүй л байхгүй. Сая өнөөдөр бол эдийн засгийн хөгжлийн яам, хөгжлийн асуудлыг тийм үү
хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана гэдгийг үндсэн хууль суулгаж өгнө гэдгээр бол маш их асуудал яригдлаа гишүүдийн дунд. Ажлын хэсэг энийг авч үзнэ. Тэгээ ингээд ер нь бол штэ ингэж байнга одоо нэр усаар бужигнуулдгийг бол болж цөөн хэдэн яамн дээр бол зааж өгөө гэдэг энэ санал бол явж ийсэн. Тэгээ иргэдийн дэмжлэгч нэлээ авсан. Гэтэл салбарын асуудал ингэж гарч ирээд тэгээ сүүлдээ бол одоо яамныхаа нэрийг бол одоо оруулахаа болёо. Дээр нь үндсэн хуулийн доктортой байдал гэдгээс шалтгаалаад энэ асуудал бол яригдсан юм аа. Тэгээ ажлын хэсгийн хүрээнд энийг дахиад судалнаа. Яг одоо энэ өргөн баригдсан хүрээндээ байж болох уу болохгүй юу гэдгийг бодож байна. Түрүүн Ис Батболд гишүүн ярьлаа шүү дээ. Яам агентлагийг эрх зүйн байдлын хуулиар зохицуулна гэчээ яам нь алга байна гэж. Тэгэхээр ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнээ оруулнаа. Ямар одоо бүтцтэй байх вэ? Хэдийн яамтай байх вэ? Хэдэн агентлагтай байх вэ? Ямар нэр устай байх вэ гэд энэ асуудлаасаа болоод тэрийг одоо шууд одоо яам болгоны хуультай болгоно гэж юу яамны эрх зүйн байдлын хуулийг бол гаргаж болно. Агентлагийн эрх зүйн байдлын хууль гэдээ байгаа. Энэ хүрээнд бол ярьж болох юм. Тэгээ энийг бол эргэж авч үзье гэж. За орон нутгийн хувьд бол одоо 3 хандлага байна. Шууд одоо засаг захиргааны нэгж болгоё. Аймаг тиймээс аймаг нийслэл хот. Тэгээд тэрэн дараагаар нь дүүрэг, сум дүүрэг, орон нутгийн харьяалтай хот гэдэг нэр томьёо оруулж ирээд нилээ явсан. Гэтэл одоо манай улсаас өөр улс оронд бол шүү дээ энэ одоо нутгийн удирдлагын энэ тогтолцоо бол бас одоо нэг явахгүй байгаа онол номтойгоо бол зөрөөд байгаа тал байна. Ийм учраас бол улсын хувьд бол Дархан Эрдэнэт Улаанбаатар гэж одоо бодиттой 3 хот байна. Нэр заагаад оруулчих гэхээр бол одоо бас одоо дахиад яг таны ярьснаар тэр хэмжээний хот гараад ирнэ. Эхний ээлжинд бол аймгийн төвүүд бол орон нутгийн харьяалтай хотоо байг. Дараагийн ээлжинд томроод ирэхээр улсын хэмжээний хот болгоо. Тэрийн засгийн газрын өргөн мэднүүснээр улсын их хурал тогтоогоод түүний хотын эрх зүйн байдал, орон нутгийн өөрийн удирдлага, засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоогоод өгье гэж. Ийм байдлаар тэгээ хот тосгоны эрх зүйн байдлын хууль гарахаар энэ нарийн гараад ирэх юм аа. За юугаараа өөр байх вэ? Орон нутгийн харьяалтай хот нь зарим юмн дээрээ давхцаж мэднэ. Сумынхаа юутай, ч гэдэг юм уу орон нутгийнхаа юутай. Улсын хэмжээний хот нь бол өөрийн удирдлага нь арай өөр байдаг ч юм уу. Зарим нь зөвлөлттэй, мэртэй янз бүрийн системүүд байна шүү. Тэгээ энэ болгоныг бол бид хот тосгоныхоо эрх зүйн байдлын хуулинд наривчлаад өгөх юм аа гэж ингэж үзэж байгаамаа. За яг уу манай ажлын хэсэг нэмээд миний юуг тодруулаад хариулчих баг. 85 дугаар микрофон. Машот доктор 85. Засгийн газрын хугацаанаас. За юу тэр нэг засгийн газар огцруулахын тухайд за нэгдүгээр конструктив механизм бол хамгийн түгээмэл хэрэглэгдэх механизм байгаа. Тэр хугацаагаар тодорхойлдог асуудал бол чинь балбын үндсэн хуулийн төрт байдаг. Тэгэхээр энэ нөгөө иргэний нийгмийн байгууллагуудаа хийж явах үед бас айгүй нэг сонирхолтой санагдав. Тинчээ яг нөгөө балбын үндсэн хууль байдаг нь юу гэхээр батлагч юу засгийн газрыг байгуулснаас хойш 2 жилийн дотор анх байгуулагдсанаас хойш 2 жилийн дотор огцруулах асуудлыг хөндөж болохгүй. Нэг удаа огцруулах асуудлыг хөндсөн бол дахиад 1 жилийн дотор тэр асуудлыг хөндөж болохгүй гэсэн хязгаарлалтууд байдаг юм байна. Зүгээр яг нөгөө нийт үндсэн хуулийн системийг харах юм бол бид нар нэгдүгээр тогтвортой байдлаас гадна хяналттай байдлыг бид нар бас барьж явах хэрэгтэй. Тэгжиж бид нар нөгөө супер парламентын дарангуул гэдэг юм байснаа одоо супер засгийн газар боллоо гэдэг шүүмжлээс залхих хэрэгтэй болж тарах юм л да. Тэгээ хэрвээ иймэрхүү залтуудыг оруулах юм бол хитрхи нөгөө нэг хяналтгүй засгийн газар бий болчихгүй гэсэн тийм эмзэглэл байгаа учраас ер нь нийтлэг байгаа зохицуултууд энэ конструктив механизм нь өөрөө илүү нийтлэг байгаа учраас энийг нь авсан дээр юм болов гэд ерөнхийдөө иймэрхүү байдлаар шийдсэн тий ингэж л Яамтын нэрний талаар Бүрэл Баатар гишүүн нэмэлт 1 минут тодруулна. Засгийн газрыг тийм богино хугацаанд эргүүлээд огцруулах асуудал орж ирэх бол яг нэг үйлдэлт бол хяналтын асуудал биш үү л дээ. За шартаахан 100-тхаахан шиг. За ер нь нэг яг жигд хоёр талдаа хуваагдчихад нэг цөөн тооны хүн дээр наашаа цаашаа болж байгаа тохиолдол төр бол тэгэл шартаа 100-тхаа хүмүүсүүд бол дахиад зүтгэл оруулна шүү дээ. Тэгэхээр энэ бол хяналтын тухай асуудал бол биш баха. Тэр өмнөх юмаа л өргөжлөл нь явна гэсэн.
Тэгэхээр энэ дээр нэг хугацаа тавиад үзвэл яадаг бол энийг бас та бүднийг сайн судалж үзээш. Хоёрдугаарт нь тэгж хотуудыг тэгж ялах хэрэг байгаа мó? Яг үнийг хэлэхэд адилхан л байг л да. Тэгэхгүй бол хотуудыг улсын чанартай хот гэдэг тэр нь том, орон нутгийн харьяаллын хот гэж жижигхэн хот гэдэг хотлол хот нь шүү дээ. Хэрвээ тэр нь хот биш гэж байгаа юм бол тосхон гэд нэрлэж чинь нэрээрээ өөр байх болохоос биш хот гэж нэр өгчөөд улсын орон нутгийнх гэд ингэж байна гэдэг чинь бас болохгүй санагдаад байна л да. 84 мөнх сайхан доктор. 84 төгрөг. 86 дараа. За Муса. За тэгэхээр Хүрлбаатар сайдын асуусан бас хуульчдын хилцүүлэг дээр гарч ирсэн. Энэ конструктив санал буюу энэ ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихад бол улсын хурлын нийтшүүдийн 4-1-ээр одоо санаачилж байгаа. Тэгээ энэ бол одоо яг энэ ажлын хэсэг дээр яг 4-1 гэж шийдсэн. А яг конструктив дээр Германых бол нэг жоохон өөр зохицуулалт нь нөгөө 39-ээр гарч ирдэг. Тэгэхээр энэ бол бас хэтэрхий 19 гишүүн ингээ байн санаачлаад байдаг юм хязгаарладаг нэг юм байгаа. Тэгэхээр энийг бол нэгэн томьёол нь ороод ирсэн учраас энэ 19-ээр санаачлалтыг хязгаарлаад одоо 39-ээр нь яг тэр Германыхтай яг адилханаар бас томьёолох боломж байгаа. Тэгэх юм бол байн одоо засгийн ерөнхий сайдыг огцруулах тэр санаачлал бол нэлээд хязгаарлагдаад ирэх бас нэг юм одоо боломж байгаа. За хоёрдугаарт нөгөө яамны тоон дээр бол бас нэлээд олон яригдж байгаа учраас юу вэ гэхээр энэ бол бас уян хатан байдлыг алдагдуулах юм нэг эрсдэл байгаад байгаа. Яг хатуу үндсэн хууль дээр заагаад өгчгөр. Өөрөөр хэлбэл тухайн гарч ирсэн олон хол өөрийнхөө мөрийн хөтөл бодлого тохируулаад яама аль одоо салбар дээр анхаарах уу гэдэг дээрээ хамаарад яамаа бас өөрчлөх юм бүрэн боломж байгаад байгаа. Тэгээд үндсэн хууль руу юм деталь юм оруулах бол бас нэлээд дараа нь эрсдэл үүсдэг учраас байж. За 4 яам гэх тэгэхээр бас яг тэр салбар хоорондын ялгаатай байдал одоо үүсэх юм эрсдэл байгаа. Дээрээс нь яам нь байлаж гисэн дотоод бүтцийн өөрчлөлт хүмүүсийг солиод идэг. Тэгэхээр энэ бол тэр доктортой байдлыг бас хангаж чадах уугүй юу гэдэг нэг тийм эргэлзээ байгаад байгаа. Нэр нь бол байгаад байна. Дотроо ингээ хүмүүсийг халсан тийм тохиолдол байсан шүү дээ. Гадаад хэргийн яам дээр шууд 40 хүн ялуу яам нь байгаад идэг. Тэгэхээр яг хүсэж байгаа үр дүнд хүрэх уугүй юу. Тэгээ арчсан улсууд бол бас яг ингээд ийм олон яамны нэрийг ингээд бүрэн заасан иймэрхүү юмнууд бол их ховор байгаад байгаа. Яг хатуу заалтаа орчуулаа. Ахаал бид нөгөө нэг одоо чуулганы эрдэс мэрдэс хууль батлах юугаа ингээд өөрчилсөн шиг тэрийг өөрчлөх ахаад үндсэн хуулиа өөрчлөх юм шаардлага гарах вэ гэсэн нэг юм болгоомжл бол байгаад байгаа. За баярлалаа. За зочид танилцуулъя. Улсын их хурлын эрхэм гишүүн Отгон Билгийн сод бүлгийн урилгаар Эрдэнэ төлөвлөлт төрийн өмчт төлөвлөрийн газрын авто тээврийн цехийн ажилтнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За улсын их хурлын гишүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд эрүүл энх алж жаргал сайн сайхныг хүсэн өрөөё. За энэ асуулт хариултын цаг явж байгаа учраас микрофон асуултанд хариулна. За 86 дугаар микрофоныг нээгэр. Хүрлбаатар сайдын асуултан дээр хамгийн түрүү нэг зүйлийг сануулах гэдэг юм л да. Одоо нөгөө алдартай тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд чинь энэ агуулга маань тэр чигээрээ байгаа шүү гэж нэгдүгээрт. Өөрөөр хэлэх юм бол улсын зэрэглэлтэй, аймгийн зэрэглэлтэй гэдэг энэ санаа нэгдүгээрт. Өмнөөс гол ялгах нэг гол онцлог бол энэ яагаад засаг захиргааны нутаг дэвсгэрийг нэгж болохгүй байгааг хамгийн цаад дотор шалтгаан бол administrative unit биш, municipal unit гэдэг энэ ойлголттой хэвээр нь хадгалж байгаа. Хот бол нутаг дэвсгэрийг нэгж болохоос биш, засаг захиргааны нэгж огт биш. Бусад дэлхийн улс аль ч улсад. Хоёрдугаар
улсын гэж тодтоход байгаа энэ зүйл маань өөрөө магадгүй шаардлагатай бол засаг захиргааны нөгөө нэгжийн гүйцэтгэдэг төрийн үйлчлэгийг хэрэгжүүлдэг зарим бүрийн эрхүүдийг хуулиар тусгайлан эрхшилжүүлэх байдлаар олгож олох тэр боломжийг нээгээд байгаа. Түүнээс биш бүгдэнд нь энийг олгоод эхлэх юм бол нөгөө өөрийн удирдлагын гэдэг шинжин нутаг дэвсгэрийн нэгж байх гэдэг дэлхий дээр байхгүй л нэг юм зүйл болж хуурчихна л да. Тэгээ тийм шалтгааны улмаас түүнээс биш одоо ялгуурлан гадуурхт гэдэг юм уу тийм агуулгаар ерөөсөө хийж байгаа тийм үр дагавар байхгүй. За нэмж хариулт яг юм 85 дугаар микрофон. Хөдөөний хотон дээр хөдөөний хот гэж энэ ер нь бол за ер нь бол хот нь эхэлж үсээд дараа нь тэрэндээ засаг захааны нэгж олгох уугүй гэдэг тухай асуудал байна. Тэгэд хэрвээ тэр хот нь хангалттай бол одоо аймгийн одоо аймагтай дүүцэх засаг захааны нэгжийн статус олгоно. Хэрвээ үгүй бол сумтай дүүцэх одоо сумын гүйцэтгэх засаг захиргааны нэгжийн эрхийг олгоно гэсэн ийм л заалтыг энэ дээр хийж байгаа. Тэрээс хөдөөний хот юу гэдэг улсын хот гэсэн тийм ялгаа бол байхгүй л дээ. Тэр чинь статусын ялгаа болохоос биш. За. За бэлэгдэх шүү.